За Нивада дүг гэж 2 дугаар дор 6. За энэ бол сосоон лавжаа дүг бол ингээд дууслаа тийм ээ. Одоо түмэнгийн лавж төөрөж. Чухаг дээд 3-ын ялгамжаа болон эрдмийг нь даган дурдснаар дахин авралыг одуулнаа гэх нэгдүгээр тийм. За 2 дугаарт нь за их ачийг нь гадин чимбүү их ачийг нь даган дурдснаар цаг үргэлжид тахихад хичээх хийгээд идэ болон ундааныхаа дээжигч өргөнө гэж. За нинж чимбүү гэхэр их нэгүүлсэнгүйгээр даган дурдснаар амтан бусдыгч ёс энэ мэтэд байгуулнаа гэж. За бусад амтныг ч гэсэн ийм одоо аврал итгэл одуулдаг ийм бурхан шашинтан болгоно гэсэн юм. Жаваахан чидваад гэж үйл альныг үйлдэх хийгээд хэрэг юу байваас чухаг дээд 3-ыг дахиад сойрхол талбах хийгээд ертөнцийн арга бусдыг тавьчихнэ гэж. За ямар нэгэн ажил үйлс хийхдээ тэгээд чухаг дээд 3-ыг дахиад энэ ажлыг нь бүтээж өгөөч гэж солгоон тавилаа. Тэгээд хийхээс биш ертөнцийн одоо хуурах мэхлэх ямар юм байдгийг тэр бусад аргуудыг нь тавьчихнэ гэсэн. За паян шинэ тус эрдмийг нь мэдээд өдөр 3 удаа, шөнө 3 удаад авралыг одуулнаа гэж. За дараа нь чухаг дээд 3-ыг амь юм уу инээдэм наадмын тулдач үл орхих хийгээ цахих болоо гэж. Чухаг дээд 3-ыг бол инээдэн амныхаа тулдач чухаг дээд 3 орхихгүй. Инээдэн наадмын төдийд ч орхиж болохгүй цахих юм гэж. Урд номлосны дагуу гадаа дотоод болон чухаг дээд 3-ын доторх панцанжин гэж өөр хоорондын ядгамжаа болон тэдгээрийн эрдмийг дахин санах болоо гэж. Тийм урд номлосны дагуу урд бол гонч гисэмжийн чадварт гарсан шүү дээ тийм ээ. Тэрний дагуу гадаа дотоод болон гэж. Чухаг дээд 3 чухаг дээд 3 дотроо бас нам панцанжийг өөр хоорондын ялгамжаа болон тэдгээрийн эрдмийг дахин санах болоо гэж. За 2 дугаарх нь гэж. За 2 дугаарх нь. За өөр дор амгалан сайн аль гарсан бүгд чухаг дээдийн аль гарсан бүгдийг гэх юм да тийм ээ. Чухаг дээдийн ачинд мэдэн үйлдээд Жава соёвын самбис гэж. За үйлдвэрийг хариулахын санаагаар дахиж үйлдээрэй гэж. Өөр дор амгалан сайн тийм ээ. Сайн юм энэ насны амгалан. За хойд наснд хэрэгтэй тийм одоо буян хийх боломжч байдгийн буйны сэтгэлч байдгийн үү лэг гэхдээ тэр сайн гэхлээр тэр юм. Дэлэг гэж байгаа шүү тийм ээ. Ер нь бол дэлэг гэдэг чинь тэр. Лэг гэдэг нь бол ээлэг гэдгийн лэг юм да тийм ээ. Магад сайн гэж байгаа. Тэр нь бол юу гэхлээр тэр хойд нас болон аль эсвэл одоо нэг энжингийн самб ч юм уу, жанчвшил сэм ч юм уу орчлонгоос хэтрээд тэгээд нэг тийм одоо бүр нирваны зүгийн олохын одоо нэг шалтгааныг л лэг гэж хэлээд байгаа шүү тийм ээ. Д гэдэг нь бол орчлонд амар амгалан олохын одоо шалтгаан, орчлонгийн амар амгалан болон түүнийг олохын шалтгаан гарч байвал Д амар амгалан гэдэг Д гэдэг. Лэг гэдэг нь бол орчлонгоос бүр одоо сайн, бүр орчлонгийн амгалангаас илүү сайн бүр нирванд хүрэх ч юм уу, аль эсвэл одоо бурхны утгыг олох ч юм уу тийм түүний одоо уг шалтгаан басан жанчвчээсээ менжигээ самт тэргүүтэн төрж байвал гэсэн үг. Тэгэхээр дээлэг гэж амгалан сайн аль гарч байгаа бүгд чинь чухаг дээд 3-ын ачим байна гэдгийг мэдж үлдээд тэгээд Java соёмын гэхлээр тэрийг үйлдэлснийг хариулна гэдэг нь үйлдэлсэн ачийг нь хариулахын санаагаар бурхан гонч гисмийг дахиж үлдээрэй гэж. За саадун жүндүү жаагаа биш. Идэ ундааг үргэлжид үйлдэх хэрэгтэй учраас дэйн цаг тэр цагт тэдгээрийн дээжээр тахлыг мачигнаа гэж эс таславаас ч чуулган олныг төг багтайгаар хураах учраас уснаас дээших аль одоо эдэлж хэрэгэлсний дээжээрч үнэн зүрхнээсээ буюу зүрхнийхээ угаас дахиж үйлдээрэй гэж. За тэр юм тийм ээ. Тэгээ идэ ундааг үргэлжид үйлдэх хэрэгтэй учраас гэж. Тэгэхээр бид бол идэ ундааг бол байнга хэрэгэлдэг юм. Тийм учраас бол хамгийн байнгын тахил бол бидний идэ ундааны дээж байх хэрэгтэй юм байна. Идэ ундааг үргэлжид үйлдэх хэрэгтэй учраас. Дэйн цаг тэр цагт тэдгээрийнхэн дээжээр нь тахилыг мачигна эс таславаас таслахгүй ингээд үйлдээд байх юм бол цогом амбуу гэж их олон чуулганыг цэг чумуусгээ төв багтаагаар гүйцээх учраас чүү янчид уснаас дээш одоо нэг ус цэвэр ус одоо тэрийг уух байсан ч гэсэн түүнийхээ дээжийг бурхан гонч гэсэн дөрөх тэргүүтэн
ганла лонжидми гэж альнийг одоо лонжидми гэхээр төгс эдэлж байгаа түүнийхэн пүжис жаа гэхлээр дээжээр нь ч нянтаг вана чадварж байгаа гэхлээр зүрхнийхээ угаас бол дахиж үлдээр гэдэг үнэн сэтгэлээс нь дахиарай л гэсэн үг юм. Тэгээ дуурай амал бусдыг дуурайсан зүгээр нь ёс төдий болгосон тийм биш. Зүгээр үн зүрхнээс нь дахиж үлдээрэй л гэж. За шарава ингэж айлдсан байна. Дэян тэр нь ч шаравын айлдвараас тосны хөхөрсөн болон навчны шаралсан метийн давууна метэс маянжи гэхтэр биш. Метэс бишээ. Аль сайнаасаа үйлдэх хэрэгтэй дор. Жа пуд гэж цайны дээж сүн рэла булва гэхтэр зэрэг сүн рэ гэхтэр ooч нэжгээд дор өргөл бүгдийг ч ooч нэжгээдийн одоо өргөл бүгдээр ч тоосыг арилгах адил нэжгээд ирэхгүй хэмээн зарлигдсан болоо гэж. За тэгэхээр бол одоо муу юм өргөж болохгүй хамгийн сайнаас өргөх хэрэгтэй л гэж байна тийм ээ. Түлжийн тос байдаа гэхэд тэрний жоохон хөгцрөөд хөгцөрсөн жоохон иж болохгүй эсгийн ааш тийж болохгүй юм чинь бурхан тавьчихъя гэдэг. Бурхан тавьчихад өөрөө одоо үлдсэн сайныг нь идэх ч юм уу. Аль эсвэл навч байдаа гэхэд шаргалцсан шаралсан хэсгийн ч юм уу ингэж бол болохгүй юм аа. Ган саваана жаагаа гэж аль сайнаасаа үйлдэх хэрэгтэй гэдэг нь тахил үйлдэх хэрэгтэй гэсэн үг. За пүд гэдэг зэрэг цайны одоо дээж сүн рэла гэдэг зэрэг нэг одоо балах ч юм уу нэг ooч ч юм уу тийм ээ. Тэрийг өргөссөн одоо бүхнээр ч дүл сэлва гэж. Тоосыг арилгана гэдэг нь тоос арилгана гэдэг чинь бол юу шүү дээ. Нэг жоохон цайны дээж өргөчхөд тэрэндээ их юм горилж болохгүй гэсэн үг юм. Тийм ээ. Тоос арилгана дүл сэлва гэдэг чинь одоо тондом тоглохыг чинь донд олсон тоглохыг чинь дүл сэлва гэж хэлээд байгаа шүү дээ. Тоос арилгана гэж. Тэгэхээр бүх юм чинь тоосыг ингээд арчаад хамгийн сүүлд ямар тоосгүй бол тэр юм чинь тов тонголог болно шүү дээ тийм ээ. Тэр шиг бидний одоо дотоод сэтгэл бол угаасаа тийм тонголог мөн чанартай юм л да. Тэрэнд бол яг хөө атгахын тоос байна гэдэг. Тэгээ би тоосон чанарыг эхлээд мэдж авлаа ч гэсэн тоосон чанартай донжийн шарал болсон тийм байдаг. Тэгээ тэр донж гэдэг чинь бол тоосон чанарыг халахсан нэг тийм тоос юм. Тэгээд бид нар бясалгаад гомноод байх тусам тэр тоосч улам нэмгэрсээр донж нь ингээд улам бүдгсээр бас үүдэн донж нь байхгүй бол тоосон чанарыг ил харж байгаа юм шиг давлах юм байл та тийм ээ. Тэр үед бол дүлмэд болно гэж ярьдаг байхгүй. Дүл сэлва. Тэгтээ зэрэг чинь тоос арилгах адлын тийм одоо нэжгээд бол яах вэ? Нэг жоохон юмд бол ирэхгүй л гэж тийм ээ. Мэдээ жоохон буян хураачаад тэгээ тийм их юм горилж болохгүй шүү дээ тийм ээ. Тийм учраас бол сайн буян хураах хэрэгтэй юм. Тэгэхээр аль сайнаасаа өргөж, байнга өргөж, цаг үргэлжид ингэж байж л дахиж байж л тэгж байж л их юм ирнэ л гэсэн үг юм ээ. Шийсэн согч. За үлгэрэл байс шинса шимба шигла гэж газар тариаланг одоо таригч нэгэнбэр үрийг талбихын цагт талбилгүйгээр хураах дүүа дана гэж хураах адил аваас дээд жог мэпд баатар гэ түүнийг агуулan үл чадах мэт энэ хойдын амгалан сайн бүгд гарахын тариалангийн газар дээдийг дээд өмнө оруулах юм дээд тариалангийн газрыг 4 цаг бүхэнд үргэлжид тасралтгүйгээр амгалан сайнны хөрөнгийг талбиснаар чогоо дилаа ягч болох үүнд орч сүжгийн дадвийн шолжис сүжгийн одоо хичээлэр гэсэн үг юм да тийм ээ. Хичээлэр сүжгийн одоо зүтгэлэр гэсэн үг юм тийм ээ. Зүтгэлэр буйны орныг гайхамшигтай болгох дүн хэмээн содраас зарлигдсан мэт үйлдэхийн уг эсгараваас машид их машид гэх юм уу да машид ихэд хайрын учраас орны дээд дор эглийн орны тонзомья мэдбэр гэж үзэх төдийг ч үгүй энэ нь бид нар сайн суудалд суугаагүй учраас жохог дээдийг тахихад цаг үргэлжид хичээж үйлдээрээ гэж эдэрж байна. Тэр мэт үйлдвэс орны дээд дор буйны ёсоор мэндэлсний хүчээр мөрийн зэрэг нугууд дор оюуны хүч нь улам дэлгэрэн одсноор няна цэг мэсэн гэж сонсоод үгийг эс барих санаад утгыг үл ойлгох дадуулбаас үндсэнд эс төрөх оюуны хүч машид баг одоо цагт орны хүчин дор шүтэх нь өвдөс мөн болоо гэж үлгэрлвэс тийм ээ шинса шимба шиг та гэж тариалангийн газарт одоо тариачин нэгэн
Шимба гэхлээр тариалан нэгэнд орох юм да. Тариалангийн газар тийм ээ. Шимба гэдэг нь тариачин гэсэн. Тариачдыг шимба гэд малчтыг бол догбоо гэдэг төвдөд. Шимба тариачин гэсэн. Тариачин нэгэнд ор саавн дэвдээсүү гэж. Хөрөнгийг талбихын цагт бол мадбар одоо хөрөнгөө үрийг яг тарих цагт нь бол үрэн тарилгүйгээр дүүа даана гэж. За сүүлд нь хурааж авахын үед бол хураанаа гэх юм бол дэ жог мэпд баатар. Түүнийг одоо агуулж одоо чадахгүй мэт гэж. Тариалан тарих үед нь бол үрэн одоо цацуулахгүйгээр сүүлд нь тариаг хурааж явах үед нь бол энэс чинь би авнаа гэх юм бол яг уу тэгж болохгүй өстэй тийм ээ. Тэрэн шиг энэ хойдын амгалан сайн бүгд гарахын тэгэхээр эхлээд буйнаа хураачаад дараа нь үрийг гордох хэрэгтэй шүү дээ. Тийм ээ. Төрүүчин дээр гарсан шүү тийм ээ. Жохон юм одоо өргөчгөө, жохон тахил өргөчгөө. Тэгээд их юм горилол яг одоо угаасаа бүтэхгүй шүү дээ. Тийм ээ. Тэрэн шиг одоо яг үрийг одоо уг шалтгааныг хийгээгүй гэж үрээс нь одоо амсын үрийг аавна гэвэл яг үрийг үр дүнгийн хүртэх гэдэг болохгүй шүү дээ. Тийм ээ. Тэрэн шиг тариалан чинь хүн тариагаан тарж яхад тэр үед нь одоо өөрөө яг үрэн цацуулсан болов сүүлд нь одоо хурааж авах үед нь бол миний одоо тариалан хаав байна гэж болно өстэй тийм ээ. Тэгэхгүйгээр бол тэр үед нь одоо үрэн цацуулаагүй байж сүүлд нь одоо тэрнээс нь авна гэвэл бүтшгүй юм аа. Тэрэн шиг энэ хойдын амгалан сайн бүгд гарахын шансаа буюу тариалангийн газар дамба шансаа дамба гэж тийм ээ. Дээд тариалангийн газар чи юу вэ? Чухагтад 3 биш үү тийм ээ. Гонч өсөмчөн бол бидний бол сономжийн шансаа биш үү тийм ээ. Содон шинчиг чодлоо чодбуруул гэдээ байдаг үстэй тийм ээ. Сономжийн шансаа буйны садын инчир чинь бүр шин чог үстэй тийм ээ. Шинчиг дамба, живзэн ламаа даантэр гэдэг байгаа ш тийм ээ. Шин гэдэг чинь тариалан гэсэн үг юм л та. Иглийн одоо тариачин ардууд бол нэг тариалангийн жоохон талбай байх юм бол тэрэн дээрээ одоо нөгөө тарианагаагаан тариад одоо монголчууд бол малчин ус болохоос ойлгохгүй байна л да тийм ээ. Яг ингээд төвд хятад энэ тэрэг тариачин усууд бол энэ бол яг л толгойд нь буудаг юм шиг. Тэгээ нэг тариалангийн газартаа л жоохон газартай л байвал тэгээд тэндээ тариагаан тариад тэндээсээ нэг юм хаваад ингээд тэгээд нэг амьдраад байдаг юм шиг. Ингээд насан туршийн амжиргааг нь залгуулдаг юм да тариал. Тэрэн шиг л бидний одоо буйны амжирга буйны тариаланг бол хаана тарих хөөхтэй зэрэг. Тэр тариалангийн одоо тариал нь бол ерөөсөө гонч гисэн юм шиг. Гонч гисэн. Тэгээд хамгийн сайн одоо үржин шимтэй тариал нь юу гэхлээр зэрэг лам юм шиг. Тэгээд тийм учраас ламыг одоо тахих тэгээд чохтой дурыг тахих юм бол тэндээс маш их буян ураадаг тийм ээ. Тийм учраас бол дичийн дэлэг тамжижгүй шансаа дамбаач юу юм бэ гэхээр гонч гисэн. Тэгэхээр тэр гонч гисэмийг л дүй ши тамжидуу 4 цаг бүхэнд л одоо бол бараг л хятад энтерт бол 4 цагт бараг л ургаж авна шүү тийм ээ. Тэгээ жилд нэг удаа Монгол нэг удаа авдаг зарим газар 2 удаа энэ тэгтэн төрөл 2 удаа тарина шүү дээ. Ордож мордоод ороо нэгэ тарьдаг. Тэрэн шиг л бүр 4 цаг бүхэнд л үргэлжид тасрагддаг. ертөнцийн тариаланг бол ганцхан намар авдаг бол яг юу одоо бидний энэ гонч сүмээс бол бид тариалангаа бол яг бүр түншийн налжир гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэрэн шиг түндэг налжир, түншийн налжир энэ гэж. Тэрэн шиг дүйши гэдэг нь одоо дөрвөн үлрэлтийг хэлээг байх л та. Түнши хэлж байгаа байх л та тийм ээ. Өглөө өдөр өвдөөс хойш орой гэдэг байдаг шүү дээ тийм ээ. Тэрэн шиг 4 цаг бүхэнд л үргэлжид тасралтдаг үе амгалан сайны хөрөнгийг тайлбарснаар гэж. Тэгэхээр тасралтдаг үе түншийн налжир Жомаамын бэнгээ валж сорогдон дэдэ сурмуулсан жилд дэнэ жүдэ нэм бөөрийн чи надны жишин догны замбай түншийн налжирч бодлоо юм гэдэг. Дамби сүншин дүүржин жил гэж тийм ээ. Түншийн налжир. Тэгэхээр өдөр болгон түншийн налжираар л ингээд тасралтдаг үе явж явах хэрэгтэй юм шиг байлаа шүү дээ. Тэгээ тэрэн шиг л яг дүйши тамжиддвал жүнчид мэдвэр үргэлжид тасралтдаг үе амгалан сайны хөрөнгийг тайлбарснаар л чог болох юм аа гэж. Тэгээд түүнд орооч гэсэн яах вэ гэдэг зэрэг бас одоо нэг шишичийн төлөө байж болохгүй шүү дээ. Шишичийн төлөө гэж хойш нь татдаг гэж байна. Тэр хойш нь ингэж зүтгүүлж болохгүй харин дадвын шолж сүжгийн одоо ингэж хичээлээр бол харин буйны орныг мэдвэрж үржиг гэж. Одоо гайхамшигтай болгох тун гэдэг чинь тэнд сайхан тариалангаа бүр ингэ сайхан ургуулах тун гэсэн үг шүү дээ тийм ээ. Хэмээн судраас тарилгасны дагуу жаажуу гэж үйлдэхийн уг эс гарваас чэш шинт бамс машид их хайрын учраас гэж тийм ээ. Тариагаан тарж чадаагүй хүн бол одоо хайрын болно үстэй тийм ээ. Тариач хүн тариагаан тарж чадаагүй, малчин хүн одоо малаа хариуж чадаагүй, малан налга болчвол зодонд одоо малаа хөлчвөл одоо тэр үе чинь зарим малч чинь уйлж байна гэсэн үстэй. Тийм ээ. Уйлаад дуурга мурга аваанда тавьчаад эмээлээ өөрөө яасан гин бол усууч их
өрөвдмөр юм ярьдаг юм шүү дээ. Малчин хүн одоо ингээ хотоороо дүүрэн малтай байсан хүн малгүй болчих ямар хэцүү яг. Тэрэн шиг л бид чинь ийм их одоо сайхан буйны юу яаж явахтал тэнд л юу ч буян хурааж чадахгүй өнгөрүүл яг. Чээс шинд памаа юм байна л да тийм. Машид ихэд хайрын учраас шингийн чоглоо гэж орны дээдэд тамалжийн шингийн тонзомья мэдва гэж. Орны дээдэд эглийн орны үзэгдэл төдийч байхгүй байгаа чинь гэж. Тийм ээ. Орны дээд гэхээр одоо ингээ сайхан бурхан шүтэн байж байна. Эдгээс чи орны дээд байж байна. Ер нь буян хураах орон бол эгэл нэг ядуу гуйлах ч үнч бидний буян хураахын орон мөн биз дээ тийм ээ. Тэр хүн таарлахад тэрэнд одоо мөнгө өгөх ч юм уу яадаг чинь тэгэл нэг бас нэг ядуу хүний тусыг хийх ч гэсэн тэр чинь буян хураахын орон юм. Гэтэл энэ одоо гонч гсэн тэгээ дээрэс нь одоо лам энэ одоо багш нарын тэр чинь бүгдээрээ бидний шингийн чог байна шүү дээ тийм ээ. Гэтэл тэр шингийн чогоо бол бид тамалжийн шингийн тонзомья мэдва байна гэдэг шүү дээ тийм ээ. Эгэл хүн бол нөгөө тариалангийнхаа талбайг нэлээд сайхан хайрлаад байна шүү дээ. Тийм гадуур нь одоо хашаа машаатай өхөр мал оруулахгүй энэ төрөл хамгаалаад байна шүү дээ. Тэгээ тэр төдий ч тийм одоо харах юм байхгүй байгаа чинь мэдва тий гэж байхгүй байгаа энэ нь огт дан самар мэдэг биш гэж. Бид нар тийм ээ сайн суудалд бол суухгүй байгаа учраас гэж. Бид нар ингээд нэг сайн суудалд суухгүй байна тийм ээ. Доошоогоо унахад л одоо ер нь ойрхон байна шүү дээ гэж. Тийм учраас бол яг гончиг чодвол чохогдээд гурыг тахихад дүй тамжидуу зомборж авах цаг бүхэндүүд хичээж үйл дээрээ. Тэтэрж байна. Харин тэгээд хичээгээд байх юм бол шин дамбаалаа гэж. Тэр одоо дээд оронд чинь дээд одоо тариаланд чинь буйны язоор нь мэдлсэний их хүчээр мөрийн зэрэг нугуудад оюуны хүч нь улам дэлгэрэн одох тул сонсоод үгийг барьдаггүй, санаа дутхыг ойлгодоггүй, дадуулаад үндсэнд үл төрдөггүй. Оюуны хүч машид бага энэ цагт харин орны хүчинд шүтэж байгаа шин бол өөдсөн юм аа л гэж. Тэгэхээр бурхан багшийн одоо үед энэ бол шингийн төлөө бол нэг дэгнэх шаардлагагүй шгүй байж л дээ тийм ээ. Яагаад гэвэл тэр үед бол няна цэгсэн самна донго гомно жүдлэ жэвийн төв гэж л дээ тийм ээ. Тэгээд лоийн төв шинт чэвийн төв байсан ба шүү дээ. Одоо бид нар бол лот төв шинт чуун төв гэдэг шүү дээ. Одоо доо монд гараад байхад л одоо тэр гонговоо энэ чинь бол одоо ямар ч биш тэмдэглэх юм одоо ийм хураах юм тэр байхгүй шүү дээ тийм. Тэгсэн мөртөө бурхан багш нэг зарлуулахад шууд сонсоод бүх үгийн тогтоочдөг. Тэгээд 10 жир тэгж хэлсэн. Бурхан багш тэгж хэлсэн тийм ээ. Шари уу тэгсэн. Энэ тэргээ тэгээд бүгдийг одоо ингээд тогтоогоод ингээд л авцсан байдаг байх нь шүү дээ. Тэгэхээр үнэхээр няна цэг симби энэ гэж дээ тийм ээ. Тэгээд одоо утгын бяцлагын гутаад ороод одоо томдом товлоо, дажимын бараа товлоо, чирмийн онгийн бараа товлоо, чирэнгийн бараа товлоо гараад байдаг гэсэн тийм ээ. Тэгэхээр зэрэг самнаа дон гоолоод гомнонгууч хөдлөө жээлдэг тийм үе байж л да. Одоо ийм ингэж чадахгүй тийм оюуны хүчд оройтдсан ийм цаг үед бол яах юм бэ гэхдээ зэрэг шингийн төлөөдөг нь бол манг юм аа л гэж. Шингийн төлөөд юм бааны манг гэнэ гэж энэ ч л бундаг өгч байгаа шүү. Шингийн төлөөд нэг гэж юу гэсэн үг гэхдээ зэрэг чил одоо бурхан шүтээнийг тахих, мөргөл хийх, эргэл хийх, тэгээд одоо бум шинтер хийх, тэгээд одоо буйны садан сайтар шүтэх юм төш бүгд шингийн төлөөд юм байна гэдэг шүү дээ. Шингийн төв гэдгийг шин дотроос хамгийн чадвар чинь шин чадвар чинь лам байна гэдэг шүү тийм ээ. Тийм учраас ламыг дэгнэх нь бүр их одоо илүү манг юм л. Тийм учраас энэ ламын налжрууд энэ чинь гарч ирсэн. Ялангуяа даг тарны ёсонд бол ламын налжрууд бүр хүчтэй байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг л хурдан санжаалуулах тусмал ламын налжранд их хүчтэй байгаа шүү тийм. Баг хөлгөний ёсонд бол бараг ламын налжир гэж байдаг ч юм уу ч юм уу. Тэгэхдээ яг намуу гүрвэ гэсэн үг бол байна гэсэн шүү. Одоо тэр файлын хэлэн дээр байгаа баг хөлгөний юм дотор тэгвэл намуу гүрвэ тэднэр чинь одоо энэ Шри-Ланкийн интернет доржтон дээр юу уншлаг уншиж байгаа сонсож байхад намуу гүрвэ гэж үг бол байгаад баг шүү. Тэгэл түүнээс биш өөр нэг тийм дүлбаан тулын найжи ламаа дэгнэх мэгнэх энэ төргээд бас байна л да. Тэгвэл бол тийм одоо ламын тийм шин тенсэл бол тийм хүчтэй биш. Доо ёс руу ороод ирэхээс чинь нэлээд хүчтэй болоо явчих ш тийм. Тэгээд аг ёс руу ороод ирэхдээ зэрэгсэн ламын налжиргээд бүр их хүчтэй болчихно. Лам ядам хоёр бол ерөөс эрэмт гэж бодох хэрэгтэй болчихно. Тэгэнгүүт зэрэгэл эн чинь бол яг хурдан санжаалдгийн нэг одоо юу нь бол хурдан санжаалахын тулд хурдан цогц аглах хэрэгтэй биш тийм. Хурдан их буян хийх хэрэгтэй. Хурдан их буян хураахын тулд яг нөгөө нэг буйны орн нь өөрөө ялгамжаатай байх хэрэгтэй. Тэгэхээр ялгамжаатай буйны орн хэн байна вэ гэхээр лам байдаг учраас ламын налжир болдог л тийм л маяг юм байна. Тэгэхээр энэ нь бол одоо манг юм аа л гэж. Манг бас энэ бас яхаа ярахгүй манг юм. Энэ үгийг бол сайн бодох хэрэгтэй маа л гэж. Үүлийн түүтгэр гэдэг юм чи алхлаад л юм ойлгохгүй юм байх юм шүү тийм. За чодоо яг тахиланч
Ойвуудагт эд зүйлсэндээ матаг гэж. Эд зүйлсэндээ тулахгүй гэдэг нь эд зүйлснээс шалтгааллахгүй гэсэн. Эд зүйлсэндээ матаг тулахгүй. Өөрийн сүжгэнд тулах мөн гэж. Өөр нь бол одоо дахид их дахид өргөч үү, бага дахид өргөч үү, их буян хураач уу, бага буян хураач уу гэдэг нь эцэстээ юунд тулах нь вэ? Арангийн дадваалаа тулнаа гэж. Түүнээс ш ойвуудаа тулахгүй. Алт өргөсөн их буян хураагаад одоо юу гэдгийг 10 өргөсөн бага буян хураах уу гэвэл үйл юм байна л да, тийм ээ. Арангийн дадваалаа л яа гэж. Да сунгаандар хэмээн зарлагсан мэт сүжиг байваас мандал болон ус хийгээд оюунаар эс барьсан тахил тэргүүтнээрч тагснаар болох учраас гэж. Лоос масан юм. Дагуу сундан масан даан ошим живэр баяа гэдэг уншаад байгаа шүү тийм ээ. Хэн ч эзэгнэн барайгүй тийм имийг бас бурханд гооч гэсэн дөргиж болох юм. Жишээлх юм бол одоо 100 мөн метр богд ууланд ямар сайхан цэцэг мэт ургацсан байж байна. Ялангуяа Монгол оронд бол тэрий чинь бол хэний ч юм биш үстэй тийм ээ. Нийтийн юм байна. Хэн ч очоод лонждсон болохоор юм шүү дээ. Тийм учраас тэдгээр энтрийг бол оюун тэр бол лоос масууны чодоо гэж тэр лоос масууны одоо чодоо юм л да. Тэрийг өргөх юм бол тэр чинь бол хинч нэг тийм одоо минийх гэж одоо оюунаараа бариагүй хэвчтэй тийм ээ. Тийм учраас бол тийм тахилуудыг тахил тэргүүтнээр чодвис чогвис гэж тагснаар болох учраас сансан мэжаан тэдэрж аа гэж эд таваар байхгүй боловч тэр мэт үлдэх ш. Одоо ингээд ууланд басгал хийж байгаа өөрт ямар ч эд таваар байхгүй боловч одоо энэ тэргээр байгаа тийм хин нэгэн одоо эзэгний барайгүй тийм юмнуудыг бол тахилд өргөх юм шүү дээ. За тэгээд мөн одоо энэ хийд оронд тавьдсан байж байгаа. Жишээлх юм бол гандан хийд одоо ингээд өргөцсөн байж байгаа тэр байлын тахилч нь бол гандангийн нийт лам нар бол бүгдээрээ л өргөж байгаа юм шүү дээ. Тийм ээ. Зөвхөн гандангийн чоон бол тийш өргөж байгаа юм биш. Зөвхөн гандангийн хамбын одоо миний юм гээд ингээд агэрсэг гэдсэн чинь биш. Тийм ээ. Тэгэхээр энэ тэнд бол тэгж бодж өргөнө гэж байгаа шүү дээ. Ер нь бол гэртээ одоо ингээд суурин тахил махил тавьдсан байж байгаа өөрөө одоо хаана одоо хол газар хятад мэт ч юм Орос мос ч юм явж байгаа. Тэгээд уншлагаа уншихад бол тэндээс тахил махил өргөнө гараад байгаа шүү дээ. Тэр үед бол өөрийнхөө нөө гэртээ байж байгаа тавьдсан тахил хийд орондоо байж байгаа тахил энэ тэрийг бодоо тэнд байгаа байлын энэ тэрийг бодоо тэг өргөд байж болно гэж байгаа шүү. Тэднээсийг ингээд жандлаад бодоод ингээд өргөд байж байна. Сансан мэжин тэдэрж аа. Ёдшиндуу дом миний өр гэж байсаар байтал өгж чадахгүйгээр дагны соном тэгэхээр ёдшиндуу байсаар байтал өгж чадахгүйгээр би буян эс төгөлдөр дин чиндээ гэж их одоо тийм ядуу хүн юм аа гэсэн юм дин чин гэж тийм ээ их ядуу хүн юм аа их одоо гуйлах хүн юм аа ч гэдэг юм уу. Чодвийн ор шандагла жан мачи тахих одоо эд зүйлс шандагла бусад надад жам мачи гэж юуч байхгүй хэмээх нь гэж тийм ээ. Тахилын одоо эд зүйлс бусад одоо эд зүйлс надад юуч байхгүй гэдэг одоо жижигхэн юм одоо өргөдөг ч юм уу тийм ээ. Өөр одоо тахих юм байхгүй гэдэг нэг муухай юм өгдөг ч юм уу. Ингээ тэгээ ши сэрваны хэмээн хэлдэг чинь бодоовын одоо айлдвараас дүмпорд ямаачин шигдүү гэж дунгийн одоо пурва гэж чинь тагш гэсэн үг үстэй тийм ээ. Дунгийн тагш хэртэй нэгэнд гэж нэг тийм сайн угаагаагүй тийм хэртэй тийм нэг одоо дунгийн тагшинд бамбо рэ давна гэж. Одоо бамбо гэдэг чинь зүгээр нэг тийм одоо үнэргүй хүч юм уу да тийм үнэргүй одоо бамбо гэдэг нэг муухан хүч гэсэн үг юм да тийм. Бан гэдэг нь төвчдөг л гэсэн үг шүү тийм ээ. Одоо тийм муухан одоо хүч нэжгээдийг бол талбаад тэгээ түүнийг яах вэ? Зандан гавар боожич юу тэрийг бол зандан гаврын одоо үнэрт тус гэж хэмээн мүүлэн гис гэж сохор бэр нүд төгөлдрийнхөө толгойг эргүүлэн үлдэхийг л зарлагсан лугаа адилуулаа гэж. Тэгэхээр бидний бол тахил бол тиймэрхүү болчиход байна л гэж шүү тийм ээ. Тийм одоо хэртэй нэг тийм одоо хэр болсон тийм муухай нэг одоо вайпрын дотор нэг муухай үнэртэй юм үнэртүүлчихээ. Тэгээд тэрийг юм бол бид нар бол зандан гавар агаар гаварсила таширис ад чавага зандан гаварсила гоо зайти багар дайлид башис бол хамбасаг гэд ч яад байгаа шүү тийм. Тэр зайнуудыг бүрдүүлэх хэрэгтэй юм шүү. Таширын сангийн тэр зайнуудыг урд нөө гомон датсангийн ламнар чинь тэр зайнуудыг бүрдүүлээд хийгээ тэгээ сая тэр юунда тараасан байсан шүү дээ. Олж авсан уу тэрийг. Наад байгаа хаа. Нийлээл
одоо тэр юу энтгэгч болоод энэ занданга тэгээд тэр зайдмайд дайл боогор юм уу бүгд байдгийн байна л. Тэгээд тэднээс энэ бүгдээр ингийн тэр энтгэх нэрүүдийг мэдж аваа тэгээд бүгдийг цуглуулад нийлүүлээ тэгээд ийм сангийн зай хийсэн байлээ. Дасчирын бүх сангийн бүх зайнууд орсон гэсэн. Тэгээд тэрнийг ямарч байсан арцсандаа хийгээд арвижуулаад ингээд тэгээд яавал бас. Тэгтээ их сайхан үнэртэй одоо отхон тэгрийн арцсан трийг бол юугийн тэр бүх зайнуудыг бол оруулж чадах юм гинлээ гэж гисэн гинлээ тэр гэсэн яриа байдаг л да. Тийм ээ. Тэгтээ хэнт тэгсэн тийм яг оруулж чадах юм уу юм уу сайн мэдэхгүй л дээ. Тэгтээ тэр арцсандаа бас жоохон ч гэсэн тэр зайнуудыг оруулаад тэгээ тэрийг одоо үнэртнүүдэд өргүүл ядаж тэн дотор зандан ч юм уу одоо нөгөө юм уу гүргэн тэр юм уу юу чин тэр өстэй тийм ээ. Зандан гармар тэгэхээр гармар орж тийм ээ. Агаар гавар сила гүргэн сог тэгээд сог гэсэн байгаа шүү. Согоор юу гэж орж ирэх юм те. Зайд боогор далидан башуг сүлүү хамба сог гэдэг юм шүү те. Тэгээд сог мог орж ирэх юм. Тэр даширын сангийн тайлбар энэ байвал тэмдээрээс харуул гэдэг л баг л та. Зандан гарам тэрэн шиг л юм болох гэдэг шүү тийм ээ. Зандан габар боожи чүү гэдэг ингэж байгаа чинь бол яг одоо сохор хүн нүдтэй хүний хуурах гэсэн шиг юм болно гэж зайлдгсантай адил болчих шүү дээ л гэж. Дээр үчи хүрээний нэг лам хүрээнд нэг их том лам одоо манай баруун багш ажиллажсэн да их том лам юм дээ. Ван тавьсан юм байна тэр хүн. Самдын ван тавьсан гэдэг баг. Самдын ван тавьсан. Одоо би нийт тэр ламынх нэрийг марчиж их том лам шүү гэж баруун багш ажиллажсэн. Манай баруун багш нэг их том мундаг хүнтэй гэхлээрээ тэр хүн их л мундаг хүн байдаг. Тэгээд тэр хүн самдын ван тавьсан гэл. Тэгсэн тэн дээр нь бас л нэг одоо багшаас энэ их дээдлийн зандааны нэг бас их мундаг лам байсан гэсэн. Их явдал сайтай, тэгээ ном их сайтай ерөөсөө их сайн лам. Ер нь энэ их сайн лам бол гэж ярьжсэн юм. Тэгээ тэр хүн бол өөрөө туйлын ядуу хүн юм байл та. Өстөд юу ч гү гэртээ өстөд нэг тагштай тэгээд зөвхөн хурлын манч цаваар л явдаг илүү дуртай юм ч яадаг. Тэгээд ерөөсөө тий. Зөвхөн номоо үзэл байж байдаг. Тэгээ тэгсэн чинь тэр одоо самдын ванд тэгээ тэр хүн суусан чинь одоо хүмүүс вандаа шиг юм өргөдөг юм байна л да. Ингээд усуулаад өргөл юм өргөөл ингээд ванд сууж госож өгөн зүгээр одоо бид нар чинь зүгээр л нэг хадагч шидэхгүй зүгээр суугаад байгаа болохоос охин бол ван сууж госож чинь юм өргөдөг. Заагаад вангийн харамж гэж юм байдаг хэвээр байна л. Мэлийн авахтай гараад байдаг гэсэн. Чиний вангийн харамж юу вэ гэдэг гэсэн чинь вангийн харамж байхгүй гэхээр өгөөл гаргадаг шүү дээ. Хамгийн сүүлд нөгөө нэг дагмит маа нэг хэдэн нэг бас нэг эцэг гэхээсээ нэг үүджүүлсэн нэг хэдэн оюун моёуч байдаг үлээ тийм юмнууд тэрийг бас маравда бас нуудаг байсан тэрийг өгсөн чинь чиний вангийн харамж юу юм гэхээр энийг байна гэдэг өгсөн чинь чамд яхалаар ийм байж үү хаанаас энийг авсан гэхээр нөгөө одлоо ялж чадахгүй их өгсөн гэдгсэн чинь гэсэн дагмит баг загнаа чи өөрөө минийх байтал чиний юм бүгдээр миний чи тэгэхээр миний имийг надад өөрт нь өгөхлээгээд баатгал гаргадаг шүү дээ тийм тэрэн шиг л тэр юм усууд юм өргөдөг юм байна л да. Тэгсэн чинь яг өргөөгөөч тэнд усууд өндөө бас сууж байдаг гэсэн. Тэгсэн чинь тэр хэн сууж байсан чинь нэг тэр одоо нөгөө нэг их даржин дам сууж байсан чинь нөгөө дам чиний өргөл хааваа гэсэн. Чиний өргөл хааваа. Чи юм өрг гэсэн чинь. Үгүй би одоо өргөх юм байхгүй одоо над юу ч байхгүй одоо би одоо юу өргөдөг вэ гэсэн юм. Та юу өргөх үү гэдгсэн чинь үгүй чи юм өрг чамд юм байна гэдгсэн чинь. Чамд нэг шин цамц байна гэсэн. Тэр мундаг онштой мундаг л байсан. Тэгсэн чинь нэр нэг хүн нэг одоо ядарсан юм даавар хийгээд нэг цамц өгсөн. Тэг нөгөө хийг өмсөөгүй хадгалсан байсан юм байна л да. Тэгээд гэрээд яваад нөгөө цамцаа хатраад өргөсөн юм л. Тэгээ ван тавьсан гэдэг. Тэгээд яасан тэгээд гол нь тэр нөгөө нэг бас тэр хүн галдан түлжээд байсан юм байна л да. Тийм учраас бол заавал тэгж байгаа. Түүнээс хүн болгоноос тэгж асуухгүй. Тэр хүний тэр ганц цамцааш нөгөө хүн яах юм бэ? Бараг өмсгчгөөс үлдмээр уцаагаа өгсөн байдаг юм байна гэж тэгж. Тэгээд гол нь тэр нөгөө нэг бас бүр хамаг юм бүр юу ч гөргүүлж бараг сайн байдаг юм. Огтон ч ойдэр чинь нэг доголын ишиг орчоод ирсэн чинь мар улам аваад иргээд тэгсэн ш. Тэгээ хацруулаа бүгдийг өргүүлээ. Тэгээ сүүлд нь тэгээд энэ мал талаарт бий яах ч үлээ буцаага хаваа явуул гэсэн баг. Тэгээд бараг тэр бүх юм ертөнцийн хамаг юм ингээд өргөж мөргөөл биеийн сэтгэл гурван өргөнө гэдэг ба штэ. Мелбог дээр чинь биеийн сэтгэл гурван өргөе гэсэн чинь чи урдч гараагүй хойш гарахгүй юм байна гэсэн. Тэр өөрт байгаа бүх юм ингээд нэг бүр ингэж байж тэгж байж тэр намайг одоо яах тийм сав төгөлдөрч болдго юм уу яадаг юм. Тиймэрхүү юм шиг байгаа юм тийм. Сайн одоо мэдхгүй. Одоо тэгээ юм яриул энэ хүн чинь хүний хамаг юм хоослох гэж байгаа нөхөр. Шууд тэрэг татах байх үү.
Бодлоо ярьж монголууд чамаг юм хоослох гэсэн нөхөр байна гээл. Зарим улсууд бас энийг дайландуулаад бас хүний юмыг ч бас хамаагүй чи би чамд мундаг юм уу чи тийм юм уу нэтэрэг бас дайландуулж яж үгүй. Янз бүрийн аргагүй цөв цаг болсон учраас яаж болохгүй тийм байна. За тийм. За Пүчин үеийн айл дураас тийм ээ. Жангаа Пүчин Бодова гурвч ахтуу гурав хөлөө гадна гүмчдсэн ингээд ахтуу гурав бас Жангаа Бодова Жангаа Пүчин гурав чинь ахтуу гурав. Гүмчдсэн ингээд гадна гүмчдсэн гэдэг. Аргагүй гадна би гурван томлоо. Та Пүчин үеийн айл дураас бибээр эхлээд Бамбай гэж. За Бамбай гэдгийг сайн мэдэх хэрэгтэй байна тийм ээ. Бамбай Дингэва бүл гэж. За бахаа нэгийг бол өргөж байсан гэж. Одоо нэг жоохоо эхлээд бол их муу юм өргөж байсан юм байна. Дэнэ Римбу гэд. Тэгээд дутлаггүй. Тэгээд Ирэмбүү ши гэж. За Ирэмбүү гэж нэг үг байна. За энийг одоо санаанд орох юм алга тийм Ирэмбүү гэж. Даяг маягийн дээр харчвал ойлгохтон доо нэг одоо тэр хүч нэг тийм одоо нянга цав үед бол биш байх тийм ээ. Нэг ойлгохгүй байхад бол том утга алдагдах хэд бол биш байх тийм ээ. Ирэмбүү гэдэг нь одоо нэг бас нэг үнэртний нэр байна л да. Тэгээд дөрвөн тимийг найруулад Арс Синва гэж нэлээд одоо амттан ангилсан тимийг өргөх боломж гарсан гэж бүлжүүжүн гэж өргөх боломж гарсан. Одоо агар болон дурга тэргүүтэн Сүн Чинава гэж бүр одоо ангилсан Сүн Чинава гэж ангилсныг одоо өргөж байна гэж зарлигсан мэт. Тахил багыг муушаагаад эс өргөөс цэр амбуу гэж бүхэл насаараа тэр адил нэг болох тул багаас нь алгуур шамдан үүсгвэс улам сайн болох учраас түүний гарын авлага мэт суралцаарэ гэж лавдыг суралцах ёстой маа гэж. Яагаад гэвэл тэр хонгис Д гэдэг чинь учир шалтгааны гаргаж байгаа шүү дээ. Хонгис тэрвэр речигла гэд нэг удаа 22 лан алтан тийм найруулсан хүчийг одоо өргөж байсан гэдгээ гэж. 22 лан алтны одоо хэмжээтэй тийм хүчийг бол 60 гад гэх найр одоо өргөж байсан гэдгээ гэж. Тэгэхээр эхлээд бол Пүчин өөр айлцсан байж тийм ээ. Анх эхлээд бол зүгээр нэг мууханд одоо нэг тийм юм өргөх ямар ч найрлаггүй тийм одоо нэг хүчийг л өргөх боломж гарч байсан гэж. Тэгээд алгуур цаашаа явж байгаа сүүлдээ дөрвөн одоо янзын найрлагатай тийм нэлээд одоо амтлаг айтайхан юмыг өргөх тийм боломж гарч байсан гэж. Тэгээ одоо бол яг хөлөр агааруу дөрууга тэргүүтэн бүр маш их сайхан үнээр ангилсан тийм юмыг л өргөж байна гэж ингэ зарлагдсан. Тийм учраас бага юм байхад ийм одоо муухан юм ихч бурхан дөргөөд яах вэ гэж ингэж одоо тэр тахилаан голоод тэгээд өрөхгүй байж болохгүй гэж. Тэгэх юм бол бүхэл насаараа яах вэ тэр адил болчихно. За ийм юм ихч өргөө яах вэ, ийм ихч өргөө яах вэ гэсээр угаад нэг мэдгэтэл яах вэ юу ч өргөж чадахгүй баахан жил болох нь шүү дээ. Тэгэхээр өөртөө л байгаа олдсон юмаа өргөж явах нь. Чүн римнэ гэж. Тийм учраас баг чүн римнэ гэж баг зэрэгээс нь шамдан үүсгээд байх юм бол Ж сандуудаа бас улам сайн одоо болох учраас түүний гарын авлагын дагуу суралцах хэрэгтэй юм аа. Яагаад гэвэл тэр хүн чинь тэгж өргөсөөр байгаа сүултээ бүчин авал яаж вэ тэр 22 дан одоо алтны хэмжээтэй тийм юмыг бол бурханд одоо өргөжчөнтэй байсан. Тэгээд бурханд өргөөд ухтаа хоосорчдөг юм байна тийм ээ. Бага юм өргөө явсаар байгаа сүултээ өргөх юм нь улам ихсэдэл байдаг юм шүү дээ. Юм олдоод байдаг. Ийм өргөчүүд би ард нь хоосорчих болов гэж бодоод харамлаад байгаад байдаг. Бүхэл насаараа өргөх юм бол заримдаа ийм ч муу юмыг өргөө яах вэ гэдэг өөртөө олдож байгаа юмыг өргөхгүй байж болохгүй ч юм. Өөртөө олдсон болгоныгоо өргөх хэрэгтэй. Ванган жилч нь бол эхлээд бурханд одоо тагил өргөх юучгүй байсан юм шүү дээ тийм ээ. Цөгтөж байхгүй байсан шүү дээ. Өөрийнхөө тагшинд эхлээд одоо цайгаа хийгээд бурханд өргөчгээд жаа нилээн байлгаж байгаа. За одоо би сайгаа уйтаа гэдэг яваад өөрөө цай магаа уучаад ингэдэг. Тэгээд бурханд одоо эхлээд өөрийнхөө тагшиндаа өргөдөг. Тэгээд бурханы одоо тэр тахилын зөвхөн өөрийнх нь тагш хоёр бол нэг л байсан байгаа юм л да. Тэгээд сүүлдээ бодоод мундаг сайжирсан гэж. Сүүлдээ ямтай болоод байсан. Өөрөө тэгж ярьсан байдаг ш. Тийм ууланд бол би одоо ингээд өдөр нь даваан дээр одоо дээрэмдээ шөнө айл руу орж холгаа хийгээд л тийм өдөр нь бол даваан дээр одоо хүн отч дээрэмдээ л шөнө нь бол одоо доошоо айл руу орж айлын одоо бараа мараа авах холгаа хийгээд тэгээд ерөөсөн
ардаа нуусам өгөрцсөн, урдаа хутга сэлэн хоёр зүүцсэн ингээд яваад байхад бол хоол миний амыг миний ам хоолыг олохгүй байсан л гэж. Одоо бол би бууж ирээд бол ямар ч хутга сэлэм юу ч байхгүй ерөөсөө зөвхөн одоо бурхан гооч гэсэн даврал одуулаад ингээд сууж явахад бол ерөөсөө хоол миний амыг олохгүй. Тийм л одоо өөрчлөлттэй гэсэн шүү дээ. За ёжидлаа гэж эд таваар дор эрхийг олсон их бодисатва нар бэр биеэн бумпраг думар гэж олон бумаар хувилгах хийгээд би нэжгээдэд гишүүн гэж гар хөл гэсэн шүү дээ тийм ээ гишүүн 100,000 тэргүүтэнд хувилгаад орон бүгдэд залраад бурхад нугууд дор олон галавт тахлыг одоо зохиовас эрдэм дарнан ирээ чог шива даг хавооны гэж дэдавола жанчив мэрэ ши мараваны чой жүү шинд чуун жалжиллоо гэж ёндан дарнан ирээ чог шива даг тэгэхээр ёндан дарнан эрдэм мэт үзэгдэх нижгээд дээр чог шива ханам мэдэх нугууд ховооны гэж ховооны ихний биеийн тэр мэт дор бодиг мирэ гэж үл горилно хэмээн өгүүлэх нь чой жүү шинд чун гэж номын одоо уг шалтгаан маш их багтсан чалчаа үг болоо гэж. Жогогд гончиг бэрингээс Содар аймаг нугуудаас тахил болон өргөл хүндлийн үйлдвэр агуу их алин мөн тэр мэт нугуудыг сонсох хийгээд тэдгээрд үнэн зүрхнээсээ үлэмжийн санаа дээдээр бурхан болон бодисатва нугууд дор зориулаарай хэмээн зарлигдсан мэт үйлдээрээ л гэж. Ёндан дарнан ирээс чог шивадаг ховооны гэж байна шүү тийм ээ. Ёндан дарнан гэдэг нь эрдэм мэт үзэгдэх. Дарнан гэдэг чинь ер нь бол гоомойд гэсэн үг. Гоомой буюу одоо нэг өсөндөө юу гэх юм те. Одоо даг дарна даг яндаг гэж ярьдаг шүү дээ тийм. Хуурмаг гэсэн үг. Мэт үзэгдэнэ гэдэг чинь хуурмаг гэсэн үг үстэй тийм ээ. Одоо зэрэглээ бол яг ус мэт үзэгдэнэ үстэй тийм ээ. Чүү дарна гэдэг байна. Зэрэглээ бол чүү дарна. Яг чүү мөн үг л чүү биш. Гэхдээ харахад бол чүү шиг харагдаад байгаа ч чүү дарна гэж ярьдаг шүү тийм ээ. Тэрэн шиг л ёндан дарна гэдэг чинь уг нь эрдэм юм шиг. Тэгтээ бол яг жинхэнэ эрдэм мөн үг үл биш. Тийм хуурмаг эрдэм эрээс гэд нижгээдээр ханам мэдчихсэн нугууд тийм ээ тэдгээр нугууд хэлэхдээ юу гэж хэлдэг бохноор ховооны гэж би тэр мэтэд бол бодиг жанчив мэрэ гэж бодиг горлохгүй хэмээн өгүүлдэг чинь гэж. Тэгэхээр зарим хүмүүсд юу гэдэг вэ гэхээр тахил тавиад бол бурхны хотыг олохгүй л гэдэг. Тахил тавиад бурхны хотыг олохгүй бурхны хотыг олоход тахил тавих хэрэггүй зүгээр донд гомж гэдэг юм уу. Жанчивчсэн гомж гэдэг юм уу. Одоо зүгээр дотоод бяцлаглаад хийж явахд бол гадна талдаа ямар тахил тавих хэрэггүй гэж. Тэгээд юм. Тахил тавихад бурхны хотыг олоход бол зөвхөн яах вэ гэхээр дотоод бяцлаглал хэрэгтэй. Гадна талдаа одоо ингээд олон тахил махил тавиад одоо юу гэдгийг одоо юм ч нэг дөндөө их тахил махил тавиад ингээд юм болдог өстэй тийм ээ. Тэгэхээр тийм бол ерөөсөө хэрэггүй гэж. Ингэж одоо хэлдэг. Тэр чинь бол чойжүү номын одоо түүхийг номын одоо жүй гэдэг чинь одоо мэдлэг номын мэдлэг л гэсэн үг тийм маш их багтай тийм чалчаа үг юм шүү дээ л гэж ингэж хэлсэн. Яагаад тэгж байгаа юм бэ гэхтээ зэрэг ёжидлоо ван товын жанчивсэн банагууд бэр гэж. Учир шалтгаан өмнө гараад байна шүү тийм ээ. Эд таваарт эрхийг олцсон бодисатванууд бэр ч гэсэн тийм ээ тэдгээр бодисатванар бол одоо ёжид ван товлцсон. Эд таваарт эрхийг олцсон. Жишээлбэл цаад ам товлцсон хүн чинь жимби барчиг үүсэж чинь шүү дээ. Жимби барчин зоголчтой зэрэг чинь намхаа цочийн дэнгэнц ингэ товлт юм гээл. Намхаа цочийн дэнгэнц товлцсон хүн бол одоо тийм хэрэгтэй байна гэвэл тэрийг зүгээр огторгоогоос аваад өгч гэж. Намхаа цочийн дэнгэнц гэж. Огторгон гуу сангийн самаатай гэсэн үг шүү дээ. Огторгон гуу сангийн самаатай гэдэг чинь ерөөсө огторгуу бол өөрийнх нь бараг эд таварын гуу сан болцсон. Тэгээ огторгуу байхгүй газар байхгүй шүү дээ тийм. Одоо энд ч гэсэн ингээл энэ дотор чинь дүмажиг намхаа байж л. Гэхдээ зэрэг тэрнээсээ л шууд ингээл аваад өгдөг. Яагаад гэвэл энэ дотор чинь жугаан шив байгаа юм. Байгаа шүү дээ. Тэр жугаан шив чинь ерөөсөө бүх юм чи эцэстээ бол огторгон тоосон задраад буцаал огторгон тоосноос бүх юм бий болно гэдэг ба шүү дээ. Тэгэхээр зэрэг огторгон намхаанд бүл байсан цагт бол бусд юм бол тэрнээс үүсгэл ёстой юм.
Тэгээ тэрийг бол самаати бяцлаглалын хүчээр бол ингээд уруулаад ингээд аваад өгдөг тийм. Намхаа цочийн дэнгэнцээ тоглолдог гэж байна. Гэхдээ тэр Ёжидлаа ван тоглосон Жанч Хүсэмбаа бол тэр эд таваар хэрэгтэй юу? Хэрэггүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр эд таваарыг хүсэж бурхан тийм өргөхгүй. Гэтэл Ёжидлаа ван тавын Жанч Хүсэмбаа нугуу дээр бол өөрийнхөө биеийг бүр олон бом бүрлүүлж угаад тэгээд бүрлдсэн одоо бие болгон дээрээ бүр олон гар мар одоо энэ төр одоо бүр 100 мянган одоо гар ингэж одоо бүрлүүлж угаад тэгээд бурхан хаана байж вэ? Тэр бүх одоо оронд бол заларч очиод тэгээд бурхад нугууд бол зүгээр нэг цаг биш, хэдхэн минут биш, тийм ээ, хэдэн өдөр биш, бүр галваад мөр олон галвын турш бол бурхтыг бол яг дахин зохиодог байна шүү дээ. Яахын тулд дахиж байгаа юм? Жанчив тоглох гэж дахиж байгаа шүү, тийм ээ. Бурхны хотгийг олох гэж дахиж байна шүү дээ. Түүнээс биш эд таваарыг дахил өргүүл оронд нь эд таваартай болно гэж бол үсэхгүй шүү дээ. Ягаад өөрөө Ёжидлаа ван тоглосон юм чинь тийм. Тэгэхээр жанчив тоглохын тухайд ингэ дахиж байна. Тэгтээ зэрэгчл дахил өргөх чинь бол жанчив тоглоход хэрэгтэй юм. Хэрэгтэй байна. Гэтэл яаж вэ нөхөд зэрэг ёндан дарнан нэг тийм хуурмаг эрдэм зарим нэг жоохон эрдэм болцсон. Тэгээ тэрэндээ бол би бол болчлоо одоо гэдэг ингээд одоо чок шива гэж ханам мэдтсэн. Нэг тийм ганц нэг эрдмээр нийчгээд ханам мэдтсэн. Тийм усууд бол юу гэж хэлээд байна нөхөд зэрэг өө чи тахил тавих хэрэггүй. Би бол ийм одоо тахил тавихад бол юм жанчив тоглох нь одоо ийм тахил тавиад энэ бурхны утгыг олчихно гэж бол би бол одоо бодохгүй байна гэдэг чи ярих юм шүү дээ. Мирээ гэдэг тийм байгаа шүү дээ. Горлохгүй байх гэсэн үг байна шүү дээ. Хэмээн өгүүлдэгч нь яаж өгөх вэ гэхээр номын жүү жонсон гэдгийг жүү шүү дээ тийм ээ. Учир шалтгааныг мөн одоо алиас бол номын одоо мэдлэгийг тийм ээ шинд ч юм маш багтай тийм одоо жалжил байна л гэж. Тэгэхээр зэрэг цаагаараа юу гэж хэлээд байна нөхдөд зэрэг бол тахил тавих хэрэгтэй л гэж. Тахил тавих юм бол үр дагаварт нь бол яг бодийн сэтгэлээр тахил тавил тэгээд тэр чинь одоо бодийг олохын шалтгаан болно шүү дээ тийм ээ. Тэгээ түрүүнд бол тэгж гарсан ш. Заавал одоо тийм ёжд байхгүй байсан, эд таваар байхгүй байсан ч гэсэн жоохон ямаар ингэх хэрэгтэй л энэ гэж тийм ээ. Тэгтээ бол эд таваар байвал дэлгэрэнгүй сайхан тахил тавих хэрэгтэй юм байна. Тийм хөл. Яндан дарнан гэдэг чинь бас их юутай юм да тийм ээ. Ян түрээ усууд жоохон яндан дарнан тоглох ч юм уу. Тиймэрхүү юм болчихлоо их юм бодож болохгүй л гэдэг. Тэгээд нэг ялангуяа ингээл бяцлаглалын тэр хийж байгаа сууч дүдний хууртан зөндөө гардаг юм гэсэн. Жохон бяцлал хийгээл ингээд эртгэн тэгэл юм мэдээд эхэлдэг энэ төр гэж. Тэр юм. Ингээл бараг л одоо орж ирж байгаа хүний бараг санаа бодлыг ч юм уу бараг тэр мэдээд эхэлдэг. Энэ юм ингэж бодож байна да гэдэг юм бараг нилээ яагаад ирдэг. Тэгээд тэр чи яаж вэ дүд хуурч байгаа юм байл. Тэгэнгүүт нөгөө юм чинь юу нэг айгу болчлаа. Тэгэл хүний юм хэлээд болохоор ч усууд шаваал тэгэл хүний юм хэлээд одоо өөртний банк орж ирээ ч юм ингээл тэгэл тэр чинь яаж вэ нөхдөд дүд ачаалуулаад тэгээд тэр үед нь бол дотор одоо сайн одоо бяцлагаач хүн бол тэрийг бол ч юм уу аль эсвэл сайн багштай хүн бол тэр мөрийн дотроос нь ингэж одоо хөөж гаргадаг ч юм уу аль эсвэл ингээд тэрийг бол төвчээ тэрийг хайхрахгүй байхдаа тэрийг бол нэг хэсэг байж байгаа тэр байхгүй болдог юм л да. Түүний тийм хууралтын дүд одоо жадам дотор ч бол дүжийн лэв гэж бүтэн лэв биш үү тийм ээ. Тэн дотор нь дүдлээ одоо шоломсын хоёр янзын даг гарна шүү дээ. Сайн нэг сайнны шинж гарна, нэг муугийн шинж гарна. Тэгээ муугийн шинж нь юу вэ гэхдээ тэрийг бол тийм ертөнцийн ирээ товлогоо бол муугийн шинж гэж байгаа. Байж үтэл чи гинтхэн одоо сайн бяцлагаалаг овоо явж үтэл чи гинтгэл нэг жоохон нисээд ч юм нистэгч болж байж бүтэн. Янз бүрийн ертөнцийн тийм ирээ товлогоо тавтал юм л. Тэгэнгүү тэрийг бол тэрийг л гадагш нь гэх юм бол тэгэл болдгоо гэж байгаа. Эрдмээ нуух хэрэгтэй гэл тийм арангийн яндан байваржаа, шинжийн яндан дагууржаа тийм ээ. Арангийн жоны дагууржаа, шинжийн яндан байваржаа тэгэл үгээд гэж тийм ээ. Тэр мэл авч яа нууч бүр тийм хэрэгтэй яг тийм үед бүр хэрэгтэй л авч байгаа юм байна. Өөрийнхөө эрдмийг нуух хэрэгтэй гэл. Жижиг эрдэм байсан ч гэсэн тэрийг бол ингээд нуудаг. Онш монш байлахад тэрийг ч надад ингээд яаж болохгүй. Хэрвээ тэрийг ингээд гадагшаа гэх юм бол тэгэл тийм одоо юм бол биелэгдээл тэгэл хүмүүс шаваал тэгэл нэг мэдгтэл яг баахан хүмүүс авцсан зүйлдээ харин хүн ирэхгүй бол уурлах гэдэг хүн юм өгөхгүй бол ер нь гомдох гэдэг тэр яг болчих шүү дээ. Тэгвэл төвдийн нэг сайн лам байсан гэдэг тэр хүн тэгээд ингээд уулын бяцлал хийгээд үнэхээр сайн лам байж л дээ. Тэгээд энэ чойжин сурмаанууд ч нь бол нэг одоо номч яг номчлон явж байгаа хүнийг бол хойноос нь сүүтэр метаг нь гэсэн тийм андгаа тангарахтай юм л да. Тэгээ найт нь чойжин энэ төр бол хөлж ирээд одоо ерөөсөө өмнө тангар өргөөд ерөөсөө би бол бурхны өмнө тэгж андгаасан ерөөсөө одоо таныг би сахина гэ. Тэгээд тэр лам хаан сууж байна гэсэн тэр газарт ерөөсөө ингээд найт нь чойжин хүн амт явуулаад жандаг явуулдаг юм байна. Тэгээд хүн амтын шаваад ерөөсөө. Тэгээ нэг хүн чинь ингээд ном бяцлахыг хийлгэхгүй хүн амтын шаваад тун ороод ирэхлээр чинь жажсан баам чинь бас нэг цаашаа чич гэж хөөж болохгүй тэгээд
Тэгээ бяцлаглалд нэг саад болсон юм байна л да. Тэгээ энэ юунаас болоод байна уу гэсэн чинь нөгөө найч явуулаад байсан юм. Тэгэнгүүт найчин дуулж ирээ тэгээд ерөөсөн найчинд бол зарлиг буулгацсан гэж. Тэгээд ерөөсөн ер нь одоо намайг хаана одоо байна. Хаана одоо намайг задарч юм тэр газарт болж 100 бэрийн дотор найч өөрөө битгий орж ирээ. Тэгээ ерөөсөн тэр ламыг л хаа байгаа газар бол найчин чож буудгүй. Найчин чож буулгах гал оюун хүмүүс уншаал. Нөгөө өртөн бааныг сууц малгайзлага өмссөн суугаад байдаг уншаад байдаг бай. Юу болж ийн гэсэн чи энэ лам байхад тахтуул байхгүй. Энэ ламыг байсан цагт бол ерөөсөн 100 бэрийн дотор найчин орох. Гүйгээ тийм бүр одоо ядар чи ямдрын арчт мэрчлээс өгөн жугаалдаг байл одоо яачдаг юм л та. Гаг гэдэг шиг юм бол зарлиг буулгаад яачдаг юм л та. Тиймэрхүү гэж яндан дарна гэдэг чинь тиймэрхүү юмуд байдаг юм лээ. Дээр үе болсон чинь тэгээд нэг их эрдмээ нуудаг байсан гэдэг нь тэр юм байна л та. Эрдмийг ил гаргахаар тэгээ сүүлдээ жигдэн жойж давтаж мэдгэл юм байна л та. Ягаад гэвэл жигдэн бирий тавилга тэрнийг жоохон онш монш тиймэрхүү юм чинь бол зүгээр заавал бурхан шашинтай байх албагүй. Зүгээр л гом хийх юм бол чарлбаанууд ч гэсэн самсагч чад тоглоно гэж байгаа шүү дээ. Тэгээ ерөөсөө тэгэл самд нь дамбуу оош нэг басан ба шиваа тэгээ намхтай намшдж юм сэрзээ оош хүртэл тоглоно гэж байгаа шүү дээ. Тэгтээ дөрөгч нь бол сэрзээ оош тоглоно гэж агуу юм байхгүй. Сэрзээ оош тоглолцсон хүн за сэрзээ оош битгээл самд дамбуу оош тоглолцсон хүн бол ямар ч юм шунахгүй шүү дээ. Бид одоо ингээд телевизээр дуугаад янз бүрийн дуу муугаад ингээд сонсож байхад л барыг бид дэрэгт нь ичмээ шахуу. Чарлбаа гэхэд бол ямар ч сүжиг байхгүй. Одоо юу шунал байхгүй. Одоо энэ чинь додхмын додвийн саад үчи шунал бай. Төр зуруур байхгүй болж байгаа байхгүй. Тэгээд ямар ч шуналгүй ерөөсөө тэгэл тэр чинь одоо сахи самар мамаа тэр сахи агуу их сахиж байгаа юм шиг ерөөсөө тэг маш ариун явдалтай тийм харагдаж шин. Тэгэхээр тэр чинь бид бол ямар мундаг хүн байдгийг болоо явчихна шүү дээ тийм ээ. Гэтэл тэр бол яаж өнөх хөтэ тэр гэдэг сандан дамбуу оош тавсны л юу шүү дээ. Тэгэхээр тэр чинь тийм их яндан байх нь шүү дээ тийм. Тэгэхээр яндан дарна гэдэг тиймэрхүү юмуд байх нь тийм. Тэгээ одоо гончиг бэрэнгээс бол юу гэж зарлигсан байна. Судар аймаг нугуудаас тахил болон өргөл хүндлэлийг үйлдэхийг жаа чимбу гаян бож агуу их алин мөн тэр мэт нугуудыг сонсохыг гээд тэдгээрийг дөрөвнийхээ угаас үлэмжийн дээд санаагаар бурхан болон бодисодва нугуудад зориулаарай гэж зарлигсан юм байна. Гончиг бэрингээ тэг зарлигсан юм ш. Тэрний дагуу үйлдээрэй л гэж. Тэгээд аль чадах чинээгээр нь бодвол тахил хүндлэлийг үлд. Тэгээд тэр одоо үйлдсэн тахилаа үнэн зүрхнээсээ бурхан бодисодва нарт зориул гэж. Тахил тавьчаад тэрийг зориулах хэрэгтэй гэж. Чодбөрөнжи сүм мөн өтрээр тийм ээ нөгөө базар махаад заадаг тэр мөрөтрөө зориулах хэрэгтэй. Тэгэхгүй зүгээр тахил тавьчдаг тэгэл нэг бурхандаа нэг тавьчдаг. Тэгээд бид нар араас нэг домбоо санжаар мөчөл уншаад байдаг ш тийм ээ. Уншихгүй зүгээр тавьчихвал болдгоо юм уу заавал хойноос юм унших юм хэрэгтэй байдаг. Гэхдээ тэр их чинь юм унших хэрэгтэй явах нь ш. Ягаад бол оолох хэрэгтэй. Оолохгүй тэр их авч чаддаг гэж. Тэгээ бирд мэрдэж ч гэсэн бид бас намаа цармадад аваад гэдэг самбар хонгээд сүр мөр тавихад нь зүгээр уугуулсан төдийгөр бол тэр бардыг бол хоолчих юм бол хоолохгүй шүү дээ тийм ээ. Тэр бардад явж байгаа тэр бирд мэрд болцсон амт тэтэн тэр чинь бол эдийн ундаа 10 мэд болцсон юм явж байгаа шүү дээ. Бид бол хүний сайн төрлөг гэдэг чинь хүний төрлөгч юугээрээ сайн байна гэдэг чинь эдийн ундаандаа бол 10-тай байгаа байхгүй юу. Тэгэхээр мах жидсэн чадаал чихэр шидсэн чадаал байгаа тийм. Тэгтэл бол ерөөсөн тэр бирд мэрд тийм байдаггүй ч бааш. Тийм учраас бол нэг зориулах хэрэгтэй гэх. Тэгээд тэр гүнсэл ламын шалан дээр гараад идэг шүү дээ. Тийм нэг лам явж байгаа тэр бирдийн одоо хотод бас эрдэн чадaltaй лам байсан юм л. Тэгээд бирдийн хотод яваад очисон чинь тэгсэн чинь нэг амар олон хүүхэдтэй тийм одоо эмэгтэй бирд байсан гэж. Тэгээд их ядарцсаар хүүхдүүд нөөсөө өөх гээд ирсэн гэж. Тэгээд та одоо эрдэн чадaltaй лам байна. Танаас ганц л юм хүсье гэсэн юу хүсхийг гэсэн чинь манай нөхөр одоо ингээд хоолонд болж ирэхээр доржтан явсан. Тэгээд тэрийг л одоо нэг бушуу эргэж ирээчээ тэгэхгүй дөрөв хүүхдүүд чинь одоо өсөж өглөө гэж хэлээд өгөөч гэсэн. Тэгээд би танаа нөхрийг чинь юугаар нь таних юм гэсэн чинь бас баруун нүд нэг сохор юм тийм олир бэрт байгаа. Тэгээд тиймэрхүү хэлбэртэй заасан юм байна. Тэгээ яваад ирсэн чинь доржтан тань нөгөө баахан бэртүүд л одоо байж исэн юм байна. Хүний нүд харагдахгүй л ингээл байж идэг юм байна. Тэр нөө доржтанд хүмүүс буян игээдэг болохоор тэндээс нь юм олох гэж л. Одоо бол доржтанд бас л одоо хүн ч юм уу гэмээр бэр ч юм уу гэмээр асуудал их байна шүү дээ. Амар болгоч гар хөлвөл нэст янз бүр болцсон. Сая ингээл
доржтон сүнчээ болж байгаа чинь зарим хүн бол тэр жагрууд нэг годомч нэг дөрөв хөлдсөн хөлмөл нэг дээш юмш ингэсэн энэ минь гармаар нэг эргэцсэн тэгээ ингээд дөрөв хөлөөрөө мөлхөөд тэгээ эндээ нэг юм тав гарсан тэрийг ингээд газар ингээд балбаад хэдэн мөнгө хийсэн дор шажигнуулаад тэгээ хүмүүс мөнгө хийх болоо гэдэг. Эхлээл хүмүүс чинь ганцтай мөнгө хийж байгаа сүүлдээ хүн чинь хүмүүс чинь дөжрөөд нөгөө хий чинь баг тоож байгаа юм байхгүй болчих жоож. Тэгээ хүмүүсийн дундуур гიშгүлч ингээд алдаа тэгээ дөрөв хөлөөл яваад тэгээ тийм юм тэгээ зөндөө байгаа юм чирсэн. Эхлээл харангуутаа л усууч ивэ хөөрхийгээл хүн болгоо юм болж байгаа. Сүүлдээ бол бараг тэгээд хэд яваад ирэхлээр хүн чинь тэгээд сон дөжирчдэг юм. Тэгээд сүүлдээ бараг хэн ч хайхрахаан байж байгаа шиг юм болж байгаа. Тэгээд тэрийн шиг л тэгээд тэр бэрдэн тэгээ байж байсан гэж байна. Тэгээ нөгөө ламч харсан чи харин нөгөө яа харахгүй нөгөө дөөлдөр бэрч байж байна. Тэгэхээр хэлсэн гэдэг танаа одоо ингээд эхнэр чинь нэг надад хэлсэн ингээд өгдөөж өсөхгүй гэдэг чи одоо ингээд яваач гэсэн. Одоо би энд ирээд ерөөсөө юм идэх юм олсонгүй. Тэгээ сая харин хэд хоногийн өмнө нэг лам одоо сүрхий лам байсан юм байна л да. Тэр лам ингээд нэг шүлсэн аяхтаа нөгөө бэрдэд зориулдаг тарныг уншаад ингээд хайсан юм байна л да. Тэгээ тэрэн дээр нэг хитэн бэрдтэй алдсан галтчаач нэг юм жоох юм боллоо гэдэг нэг жоохон цэр атгацсан гэсэн гэж. Тэгээд бас 10 хэдэн жил тэнд болж байхад ийм л юм боллоо гэсэн. Тэгэхээр тэр зориулдаг тарин марин нэгээл одоо зарим нэг ном дээр чинь нөгөө ингээд одоо шүлсэн аяхтаа ийм тарин унш, цэрэг аяхтаа ийм тарин унш, нос нэгтээ ийм тарин унш гэсэн юм байдаг шин. Тэр чинь тэгээ ард нөгөө нэг сайсуу ар саваад, сайсуу нав саваад, сайсуу цэлмаа саваад энэ төргээд цагаан шүхтэр гараад байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ баахан тийм одоо эдийн унданд тийм баахан ад том бэрдүүд байдаг юм байна. Тэгээ тэдгээр чинь ингээд тэр юм зориулах юм бол сүрийг ч гэсэн ингээд зориулах тарин уншихгүй бол одоо уулын ч гэсэн юм өрөхтөө зүгээр гаргаж ирээ нэг сүг цацчих юм бол тэгээд тэрсэн сархтаа газар унна шүү дээ тийм ээ. Зүгээр тэр одоо намаас аваад таавал самбар хам гэдэг тэр самбар энэ төр унших юм болвол ингээл бидний одоо лонжт нь бол доошоо унж байгаа боловч бас тэрнээс нь цаашаага одоо ингээд аяхтаа ус байлаа гэх чинь тэр чинь бэрднийг идэвэр гэж хараад хүн ус гэж харна гэж байгаа шүү дээ. Хүн уул усаа уучна бэрд ирээд уух юм бол идэвэр юм шүү. Тэнгэр уух юм бол ашаан л уун шүү дээ тийм. Тэрэн шиг л одоо тэр бидний өөрийн нэг юм байлаа гэтэл тэрийг юм зориулах юм бол тэрнээс чинь нэг тийм золын гэрэл асчвал дахиад тэрнээс хажуунаас нэг зул аваад тавьчихад нөгөөх яг хэвээрэн байгаа боловч энд бас яг тэрэн шиг гэрэл асцсан байгаа шүү дээ. Тэрэн шиг тэр зориулах тарнарыг уншчих юм бол бас яг тэрэн шиг юм тийш ингэ зоригдох юм байна л да. Тийм учраас бол тэр зориулах гэдэг нь л чухал юм. Бурхан ч гэсэн юм өргөхтэй зүгээр нь тавьчих биш. Домболоо мэд энэ төр уншаад ингээд одоо зориулах хэрэгтэй хэмээн зарилсан мэт үйл дээрээ л гэж.